Миний хувьд бас ингээд баяр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах 14-15-нд нэг шинэ төрөл зүйл оруулъя гэсэн. Тэгээ яг хүмүүс буруу ойлголтоос болоод хойшлуулсан байгаа хууль. Тэгээ ямар ч үсэн 8 сард хийнэ. Хар хоромд хотод хийх үү, хүүд одоо хотод хийх үү нэг хийгээд бас ард түмний наадам ямар байд юм бэ гэдгийг нэг үзүүлнэ. Бүх сумуудын сум болгоноос бараг нэг хамгийн багтаа оролцох байлгүй дээ. Тэгээд сум болгоноос гэдэг чинь 330 гаруй сум байна шүү дээ. Тэгэл энэ дүүргүүд байж чинь. Тэгээд нийлдэлтэй шүү дээ. Тэгэхээр бараг 300 гаруй хүнийг амарсан их өргөн дэлгэр наадам болно гэж бодчих. Төсөв мөнгө одоо яах юм бэ? Наадам чинь нэлээд төсөв мөнгө. Тэгээд одоо төсөв мөнгө босгоно доо. Тэгэхээр болгоно доо. Та өөрөө оролцох уу? Би юу гэж. Оролцсон ч болно. Гэтэ би оролцохгүй. Манад бол оролцоход асуудал авахгүй шүү дээ. Гэтэ би та гэдээс за 93 наадам гэж хэлж штэ. Тэгэхээр энэ яг юу гэж ойлгогдож байна? 93 наадам гэхээр нэг эр хүн гурван хийнэ гэж ойлгож байгаа зү дээ. 93 наадам гэдэг агуулгач нь. Тэгээ би яг байнгын орон дээр зүгээр тайлбарлаа хэлснийг мушгаал явчихжээ. Тэгэхээр энэ уламжлалт талаасаа ярих юм бол эр хүний 3 наадам буюу нэг хүн гурван хийдэг байсан байхгүй юу? 93 наадам гэдэг. Гэтэл чинь өнөөдрийн яг бидний уламжлал болсон наадам чинь 3 наадам хийж байгаа шүү дээ. Нэг нь бөхөө барилдаж гин, нэг нь ном сумаа харавж гин, нэг нь морио уйж гин тийм үү. Тэгвэл энэ чинь 3 хүн наадам хийж байгаа учраас яг өнөөдрийн 93 наадам гэдэг үг маань өөрөө яг энэтэй уйлдахгүй байгаа байхгүй. Гэтэл за одоо чи асууж чинь за жангар туйл гэж байдаг, гисэр туйл гэж байдаг. Монголчуудын бүх үлгэр домог, туйлс одоо их сурулж бичигд цэргийн бэлтгэл хийдэг байсан. Дээр нь бид нар ингээд баяр наадам хийгээд хоорондоо уулзалтахдаа энэ наадмыг л хийдэг байсан байгаа. Бүх монголчууд энийг л хийдэг байсан. За харамсалтай нь яг сүүлд нь Монгол улсын манжийн үед бол энэ наадам маань 3 салцсан л гэсэн үг байхгүй юу? Тэгээ яг энэ чинь ингээд манжийн үе, за социализмын үе, тэгээ ардчлалын 30 жилд одоо төдийлөн уламжлалаа зөв зүйтэйгээр нь сэргээхгүй явж байгаа юм. Тийм учраас яг 11 12 наадам болдгоороо болно. 13 дуяачдын наадам болно. 14 15-нд энэ наадмыг хийя. Өнөөдөр сумын наадам, аймгийн наадам, улсын наадам ч гэсэн тэгээд нэг бөө найраа, бөө хил ам, бөө асуудал болдог. За нийт ард түмэн наатахаа болцсон юм аа. Тийм учраас энийг яаж өөрчилж сайжруулж ард түмэнд нь буцааж авчрах уу гэдэг л оролдлого юм байна. Гэтэл энийг ингээд төрөл бүрээр мушгаад одоо юу гэдгийг эхнээс нэг юм улс төр ороод мушгичлаа шүү дээ. Түүнээс бол энэ бол яг ард түмний наадам. Та нар одоо сэтгүүлч хүмүүс сумд очиод наадам ингээд сурвалжилт юм уу эсвэл нутаг орондоо очиод үзэхээр сумын наадам чинь түрүү бүхэн өмнөх өдрөнд тодорчдөг. Нэгд өмнөх өдрөнд тодорцсон жинхэнэ үнэн хүчийг үзэх барилдаан гарахгүй байгаа учраас тэр сумын наадмыг үздэг хөнгө болсон. Нөгөө бидний бахархал, омогшил болсон үндэсний баяр наадам маань биднээс ингээ холдоод өөстө яшиг тэртээ дөрөв тэдний хүүг тэдэн төгрөгөөр болж байгаа гинэ гэдэг юм чинь аймаг сумд тодорхой болсон. Улсын наадмыг ч гэсэн тэр тэдэн 100 саяар улсын начин болж ин тэдэн 100 саяар ингээ цол авч ийн гэдэг юм ярьдаг. Морины уралдаан их чинь цөөхөн хэдэн боломжтой хүмүүсийн морил үндсэндээ сумд аймагт улсад дайрагдаж байна. Ард түмэн наатахаа болцсон. Тэгвэл ард түмэнд яаж наадмыг буцааж авчрах уу гэдэг л оролдлого нь шүү дээ. Түүнээс бол ингээд энэ наадмыг буснуулаад наадмыг өөрчлөх гээд байгаа юм огт байхгүй. Тэгээ яг санаатаагаар ингээд мушгиж говьлсон. Тэгээ яг энэ нэг 8 сард наадам хийгээд энэний дараа бас ард түмэнч бай бүх хүн хавцаад их хурлын гишүүч үзээд агуулга нь энэ юм байна гэдгийг ойлгох байх. Тэгээ би бас бүх их хурлын гишүүдээс нэг зүйл асууж явсан. Таны хүүхэд яг ямар спортоор хичээлдэг вэ гэдээ асуух дээр та гэсэн өөрсдийнхөө хүүхдүүдийг бодорой. За тэнгуү чинь сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлөө бөмбөг, усанд сэлэлт. За тэгээд бие хамгаалахаар гэтэр чинь жуудо, чөлөөт бүх бокс гэж хэлж байгаа. Гэтэл яг Монгол үндэсний бид нар тийм дэлхийг эзэлжээс агуу үндэстийн бол бидний өөрийн өв боломжлолоор хичээлж байгаа хүн гэж бараг байхгүй болсон байна. Та нарын хүүхдүүд ч адил. Тэгвэл яагаад бид нар энэ одоо 3 шинж одоо агуулсан тийм төгс Монгол хүнийг бүтээж болдгоо. Энийг баяр наадмаараа дамжуулаад хийчих болж байгаа. Хэрвээ баяр наадмын хуулинд ингээ 14 15-нд хийснээрээ энэ Монголын уламжлал маань үнэлэмжийн дээшлэх юм аа гэж ингэж үзэж уг нь оруулах гэж ярьсан. Би бол байнгын орон дээр энийг ярьсан. Харамсалтай нь мушгаад богино хэсгийг оруулаад ингээ мушгаа явуулсан шүү. Тэгэхээр одоо энийг дагаад хүн болго ярьдаг. За ингээд харваачд ярьдаг шүү дээ. За ингээд ном сум харваж байгаа хүн бол ийм хараа уц болдог. За дээр нь төвлөрч чаддаг, өөрийгөө хяндаг. Ном сум харах нь ийм том давуу талтай гэж үздэг. За бүх барилдж байгаа энэ бүх судлаачид бол бүх барилдна гэдэг бол бие хамгаалах одоо чадвартай болдог. Би одоо ямар ч аюулын өмнө бол ингээд нэг хүн дээрлэхгүй болдог гэж үздэг. За
унжаага хүүхдүүдийг болохоор ямар ч юм дээр тэнцвэрээ олдог, амьдрах чадвартай болдог, төвчээртэй болдог, маш олон давуу талтай гэж үздэг. Тэгвэл энэ гурван чадвар нэг хүнд бий болох л боломж нь энэ байхгүй юу? А гэтэл ингээ 3 салаа явчих тэр 3 талд ирээд байдаг. Тэгвэл энэ 3 салаа явцсан спортын төрөл маань нэг хүн зохицлоод Монгол хүн болгон энийг хийж чаддаг. Одоо ямар ч залуу гараад ирсэн морь унаа тавьчих чаддаг. Хинтээч одоо барилцсан нотлцсон өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чадвартай болдог. За тэр төвлөрч өөрийгөө хяндаг чадварыг ном сум одоо хичээлээд энийг төвлөрүүлж чадах юм бол энүүгээр дамжуулаад нөгөө Монгол залуучууд хүүхдүүд маань төлөвших, хүмүүжих, цаашлаад одоо өөрийгөө ямар ч цаг үед аваа явуучих энэ чадвар суунаал гэж ийм агуулгаар энэ хуулийн үзэл санаа нь яваамаа. Тэгээ одоо ямар ч зүйл энийг бол наадмаа хийгээд харуулна. Энэ жилийн үед та бол өөрөө зохион байгуулаад 8 сард гэсэн гэж байна шүү дээ. Тийм. Хаан зохион байгуулах нь. За энэ жил 8 сард эсвэл хүү 7 удагт хийн эсвэл хар оромд хийнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Одоо яг бичиг цаасан дээрээ суугаад за яаж зохион байгуулах вэ ийхүүгээл ингэ явж байгаа. Улс даяар хийх учраас энэ бол бас нэлээд зохион байгуулалт шаардна л да. Олон нийтийн гишүүнээр намын улс төрийн зөвлөлөөр оролцож байгаа гэдэг. Ямар асуудал хэлж чаддаг тань. Би ч нөгөө байдгүй учраас мэдэхгүй байна. Одоо яг оролдож байгаа шиг. Юун дээр тэр мөр уралдсан шүү дээ тийм ээ. Тэнгуүч одоо нөгөө мөр унсан хүүхэд байх нь хойж байгаа хүн байх юм юун дээр нөгөө 93 наад нь одоо нөгөө яаш шүү дээ. Хойч нь юм биш үү? Өөрөө морой 25 км өөрөө унж уралдана. Жишээлбэл би өөрөө унж уралдаад өөрөө барилдаад өөрөө ном сум харуун. Энэ ч л жинхэнэ утгаараа Монголын уламжлалт 93 наа. одоо гишүүнээ одоо жишээлбэл та наадамд орслоо гэж бодоход 3 төрлөөр гурван өрсөлдөж чадах уу таны ярд. Би яг хөө би чадна гэхдээ би оролцохгүй гэдэг л шүү дээ. Олон нийтийн ганц бухимдаад байгаа юм одоо өв соёлоо гуйллаа гэдэг агуулга дээр л одоо тулгар төрийн 800 жилийн түүх чи энд дэ ерөөсөө тийм 1 гэр 3 наадмаар наачсан тийм түүх ирнэ. Монголын түүх яг энэ. Яг үнэхээр миний энэ хэлж байгаа чинь жинхэнэ түүх, жинхэнэ бодит үнэн. А өнөөдөр яг хөө ингээд 3 салгацсан л байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар чинь энэ уламжлалт түүхээ мартаад бас олон жил болчихлоо шүү дээ. Хүүгийн үлгэрээс бас санаагдсан юм уу гэдэг байна шүү дээ. Бүчгүүгийн үлгэр чинь бас бидний уламжлалыг сэргээсэн тийм юу кино шүү дээ. Тэгэхээр одоо та хэд тэр жангар туйл гэлээд байна, гэсэр туйл гэлээд байна. Тэгээд дахиад бидний үлгэр домог бүх зүйл дээр яг ингэж дэмжлэгдэг. Одоо бүхэл одоо түүх их сурвалжид байж байгаа. Одоо шинэ